Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн амар амгалныг айлтгая. Сайн байцгаана уу ахай толгойд морлын цаасан эрхэм та бүхэндээ хамгийн сайхан халуухан амар мэндийг дэвшүүлэн залгая. Ингээд ажилч хөдөлмөрч хүн ардын амьдрал үйлдвэрлэлийн туршилгаас үүссэн уламжилт гэрээ хүмүүжил нь өнгөрөх цагийн ахуй байдал, хүсэл тэмүүлэл, оюуны эрэл хэлэл, урам илтгэмжийн хэлбэрийг өөртөө шингэн уусгаж мөн үеэс үе дамжин төлөвшин боловсрсаар өнөөдөр хүртэл өвлөгдсөн нь маш олон байдаг. Тэр мөртөө тэдгэрийн дундаас бүхийлээ амьдралын хэрэгцээ шаардлагад зохицсон мөн одоо айл гэрийн амин ухаан болон дээдлэгдсэн аман сургаал ширс нэвтрүүлгийн маань 7 дахь ээж одоо эрхэм та бүхэнтэйгээ залгаж байна. Ууланд ойр суувал шувууны дуунаар тань, усанд ойр суувал загсны замгаар мэднэ гэдгээр ардын аман сургаалын алтан хөрсөнд бүвэлэгдэн өссөн бид хүний нэг насны бүхий л явчийг уран цэцэн үгээр дүннэж уламжлан хүмүүжүүлдэг нандин туршлагатай. Энэ л цэцэн бэлэг оршсон цээжний үгсийг чихний чимэг болгон дэлгэрүүлэн төгөөх чин зорлыг хуваалцаж байгаадаа баяртай байгаамаа. За тэгээд шуугах салхин мэт шуураад өнгөрдөг сайхан залуу нас гэж хүний нийгэмд хөл дээр бат зогсхийн зангилаг гэлтэй. Залуу хүн эндүрдэг зандан мод морийдэг гэдэгчлэн залуу хүний замын хүзүү урт байдгийн учир ардын аман сургаалаа амьдралдаа зөв ашиглавал энэхүү алдаа буруугийнхаа өөгийг засан зориг итгэлээ хөвчлөж хүссэн мөрөөдөлд хүрч болдог шүү дээ. Харин яг л ийм гайхамшигт нууц байдгаас залуу хүн сансандаа зандан мод найрсандаа гэдэг зүйрсчин үг гарсан байхаа. Бид ширс нэвтрүүлгээр хүний нэг насны чухал үеийг жагсаан үзэж залуу насны чухал чанарыг сонгон хоёр ээлжийн нэвтрүүлэг болгон та нартаа толилуулж байхаас энэ ээлжийн нэвтрүүлгээр тус насанд холбогдох анхаарах цээрлэгийн тухай аман сургаалыг ярилцах болно. За сургаалугаас бол үрд сурхаараа хураад сур. Хүн явбал нэрэн галуу явбал дуугаан гэж. Цөөрүүгээс бол гал зууханд хөлөө тавихгүй, тамхин гансаа өгөхгүй, хуруугаараа тогшиж болохгүй гэж цөөрөлдөг юм аа. Даарвал яарна, яарвал саарна. Одоо би нэг цөөрөг ярья. Модны салаа намаагийн дураараа цохиж болохгүй. Зөдөр хэлсэн үр сурхаараа хураа сур гэдэг нь бол голдуу залуучуудын аривалахын сурах хэрэгтэй, бүрлгэн сүйтгэхийн төвчс хэрэгтэй гэдгийг сургаж хадуужилтаа бургажун амьдралын эрхмэлэх хэрэгтэй, аривалж гамрахын сур гэсэн юм утгасан надад. Залуучуудын зөв сурган хүмүүжүүлж, эрхэм нандин тэмдэг зөв сурталтай хүн болгож хүмүүжүүлэхийг хүссэн ийм сургаал өгöd болно. Эгүүл дөөрхөлсөн даарвал яарна, яарвал саарна хэлсэн шүү дээ. Одоо ямар нэг юм хийх юм уу эсвэл ном бичих сурахтаа хэтэрхий яар самаардаж болгүй. Яарвал самаардвал алдаа буруу гарахны дуу болно. Ийм учраас алдаа буруу гарахаас нь хичэмжүүлж хэлсэн үг. Одоо буруу гарахаас нь айж шүү дээ. Түрүүхэд өдөр би нэг хуралд орсон байжээ. Одоо ирэх үеэстэй хайлаар руугаа яарад болж өгөхгүй бид багш хүн болохоор цагийг баримталдаг шүү дээ. Тэгэлэр тэр зохиолч хэлж байна багш ээ. Яарахаар болохгүй шүү. Явдлаараа болдог юм гэж. За энэ бол одоо энэ зохиолчийн яг л залуу наснд нь тэр хүний игж хүмүүжүүлсэн болохоор хөвсөд нэг насных нь ажил үйлсийг хийхэд ямар бүтэмжтэй байна. Тэгээд бол дөр хэлсэн хүн явбал нэрэн галуу явбал дуугаан гэж хэлсэн байжээ. За энэ бол голдуу өөрийн нэрэн ч гэсэн эцгийнхээ нэрээс гэсэн нутгийнхаа нэрийн үндэснэг нэрийн ухсаатныхаа нэр төрийг дандаа үргэж хамгаалж явахыг хүсэмжилсэн. Харин гутаад явж болохгүй шүү. Нэр төр гэдэг бол маш одоо нэг насанд чухал гэдэг санаагаа илтгэсэн байна. Тэгээд ондоо ямар янзын дуу юм уу эсвэл ямар нэгэн олон төрлийн сургаалууд байдаг. Тэгэлэр одоо энэ насны 19-оос 29 нас гэдэг чинь яг одоо өсвөр наснасаа шилжээд залуу наснд ороод бас цаашдаа эдэр наснд ормоор байгаа. Ийм болохоор олон сургаалууд байдаг.
ямар шим гэсэн бол дөөдүүдээ сургаалж өрчиж болохгүй. Амьдрал бол яана өөрийн жим ёстой гэдгийг харуулж байна. Тэгээд амьдрал бол бүр жим ёсороо явна гэж. Тэгээд баргардын уртын дуу оны 2 өврөр санаагийн үзүүлье. Оны хаяр арягад барже балда арчилэн харавал 요르탐 책 아르괴 타 살 발다 зааны 2 соёог залуураар залж болдоггүй. Замбуулын хорвоо ертөнцийг заавал тасалж болдоггүй. За баярлалаа. Цэр гэдэг бол их хүн сургалаа. За голдуу одоо бусдыг ятгаж, сургаж одоо хүмүүжүүлж үйл хэргийн тухай сануулах, сэрэмж өгөх. Ийг бол одоо үе дамжин цаасаа уламжилж одоо хүндэтгэх, хоёрчдаа бол энийг өв болгож үлдээх ийм чухал үйлдэлтэй. Ийм учраас одоо манай монголчуудын багтаасан бүхий л нүүдэлчин үндэстэн бол гал, ус эдгээр зүйлсээр дөөдөлдөх, дөөдсөө бас хүндэлдэх. Тэглэр дээр бол газар усын 90-20-г гойдож болохгүй гэж хөөхд хэлсэн шүү дээ. За тэгвэл модны салаа намайг тастаж гойдож болохгүй гэж хэлсэн байж байна. Гал усанд бол одоо гал жуухан дээр хөлөө тавьж болохгүй, тамхиныг ансаа гүйж болохгүй, хуруугаараа тогшиж болохгүй гэх мөдчин сэр ярьсан байж байна. Ердөн тэнгэрэн, газраан, ургамлаан дөөдлөх эмчээр бас олон байдаг шүү дээ. Эгээд бол тэнгэрэн, газраан, нараан, сараан, одоон, гал, ус, өвөгдөөдөс ахмад дан хүндэлж биширнэ, нялхсан бас хайрлна. Хэрвээ хүндэлэхгүй, дөөдлөхгүй юм бол, хайрлахгүй юм бол хиймэр хөвдөж өвчин тахал хурж хөшиг буй буурна гэж игэд бол цээр ёсоор сургадаг байна. За игээд миний бол хөлнө гэсэн юм бол би бол тоо сурсан хүн. Игээд энэ хөлний талаар дэмий авьяас. Гөвшин нутгаан зан үйл уламжилт соёлын тухай бас их бодол эхэлж явдаг. За энэ дотор нэрээ гутахаар яа хоголвол дээрээ гэж им үгүй баримталдаг. За игээд бол залуучуудаа бас энийг эхэлж явдаг. Энэ бол нэгэн нийтийн дунд гарч явсан өөрийнхөө нутаг орон, өөрийнхөө соёл, ах トゥ төрөл садан, гэр бүлийнхөө, үхий хүнийхөө нэр төрийг хамгаалж явахыг сануулсан энэ нэг сургаал үг байлгаа гэж бод. Тэгвэл сал их хөдөл бол өдөрт муу, халан явбал амьдралд муу гэж. За өөрийн буйд итгэл найдвартай, налиг хичээнгүй, даруу номхон ийж явбал сайн гэсний утгатай ба гэж би бодноо. За сайн байжгаана уу? Би бол хайдар сууга ажлаас амарсан багш байна. За залуучууд гэхэд бол ийм нэг зээрс чин үг ихэлээ. Эриг нэг нурдаг, эр нэг энддэг. За энэ насны хүүгүүд бол
яг сайхан зан чанар нилээд төлөвшсөн. Тэгээд өөрийн гэсэн үзэл бодолтой, тэгвэл зоригтой, өрчих хүчтэй нийгэмдэр гарч одоо юу ч гэсэн бүтээхэд бол одоо зориг шандаршгүй сайхан цаг үе. Тэгээд нийгэмдэр одоо өөрийн замаа олж хүл тогтож энэ явах замдаа штэ яриангүй одоо алдаа буруу гаргах юм уу, хааш яаш хандаснаас болоод ажил хэрэг нь бүтэхгүй юм уу, эвдгээр явдал гардаг штэ. За энэ үед нь бол бид залуучуудаа бол одоо урмын хугалахгүй алдаа буруугийн засах, тэгвэл бүхний шүгэмжилж үгүйсэхгүй ийм санаагаас одоо уучлж, сургааж, багтааж, хүмүүжүүлэх энэ нэг үүднээс бол би энэ сургаалуугийн бол одоо эрэг нэг нь урдаг, эр нэгэнддэг гэж энэ сургаалуугийн энэ насны хүүхэд тохирно гэж бодож байна. За баярлалаа. Нийгэмдэр гарна гэдэг бол үнэхээр яг одоо өглөөний одоо 8-9 цагийн нар шиг одоо гэрэлтэн сачирч тийм бидэ. Уйлс бүтэх энэ зориг нь өрчилж за тэгвэл одоо энэ ажил мэргэжилэн сурсан ажил мэргэжилээ бол одоо бүтөөж аавын хүүний алдар нарыг одоо мандуулах гэсэн тийм нэг сайхан одоо хүслээр анхны одоо нийгмийн үүдийг үл ялгаж орж байгаа. Гэхдээ энэний хажуугаар бас нэг зүйл байдаг. За энэ юу вэ гэвэл бас одоо хань нөхөр сонгох, айл гэр болох. Энэ бол одоо бараг хүн төрлөختний заавал явж өнгөрдөг, хийж бүтээдэг, үр удмаа яаж уламжилдаг юм тийм бид. Энэ ураг хорим гарч иж өрөөм болж сайн одоо ураг хорим бүтэн штэ. Гэхдээ энэ тухай бас одоо сургаал гэдэг юм уу, одоо энэ зүйрлэгдсэн үг гэдэг юм уу байдаг. Заавал энэ дотор бас нэг хүнээ үзэж сонгох одоо ийм явдал байна. Инхээр бол энэ муу идэж тааруул жилдээ думдуур явна гэж байгаа. Муу хань тааруул насандаа думдуур явна гэж байгаа. Тэгэхээр бол бид бас амьдралын думдаа одоо энэ нөхрөө сайхан сунгана гэдэг бол бас уйлс бүтэхийн хамгийн үндэсний зуур. За тэгээд одоо сайхан юу ханти болвол гэрээ засаж чадна, сайхан ханти болвол уйлсээ бүтээж чадна, сайхан ханти болвол үр хүүхдээ хүмүүжүүлж чадна, сайхан ханти болвол одоо улс гүрнээ бас одоо ингэж хөгжим матруулж ямар нэгэн өөрийн болсон сансан сэтгэлдээ хүргэж болно гэж одоо ийм нэг одоо сургаамж гэдэг юм уу сургаал үгүй ярьлаа. Баярлалаа. Минчэр хоримчэр бодох нь өчтөө болоо ганцардана гэдэг нэг үг явчээ. Энэ нэг бол мууч болоо бүлхэмдэл одоо үгүй хойд буян бодсон хүн болоо одоо өчтөө болоо хохирна гэсэн санааг илтгэж одоо үр хөвгтөө болоо ажил үйлстэй одоо олон хүнтэй одоо танилцж олныг бодож олон нийтийн төлөө болоо зүтгэж байхыг бол одоо шаардсан юм нэг одоо зөвсч юм байна. Шигүүн жадал ажирлаа мөхөө шинжим тонгам жөхөн мөхөө гэсэн нэг юм нэг үг ярья. Тэгвэл монголоор хэлбэл өсөө өгөөл одоо нарыг дагаад ажиллаж яваа гэж одоо нартай адил өрт басаад нар шингэтэл ажиллаа гэсэн үг. Тэгвэл шинжим тонгам жөхөн мөхөө гэсэн нь бол одоо шинж тонгай цайнаар явж ус гэрэндээ зүтгэн гэсэн утгатай үг. Задуу нас бол одоо хүний амьдралын хамгийн сайхан цаг үе. Насанд хүрсэн гал залуу 18 наснаас одоо 30 наснаас өмнөх энэ хоорондох цаг үе бол одоо амьдралын замын анхны мөрийг алхаж альва зүйлд одоо сонголт хийх тийм цаг үе гэж би хувьдаа ойлгож байна. Өвгдийн сургалт бол одоо буруу замаар явбал буцах замдаа шорой төөнө гэдэг үг байдаг. Тэгэхээр энэ залуу занд насанд бол сонголт хийх маш чухлаа гэдгийг бол энэ үгээр ингэж харуулсан байна. Хөдөлгөөр одоо энэ насанд одоо хүний амьдралын үзэл ухаан зан аран шин бүр төлөвшсөн боловч
бас л одоо аман сургаалынхаа мөрөгдийнхөө цөөр өгнөөс үл бид нийт монголчуудын залуу хүмүүс гэсэнгүү бүр салж чадахгүй байдаг. Тэгэхээр амьдрал дундаа насанд хүрсэн боловч одоо залуучууд ахтуудыг бол одоо орой өсөөн самлж болохгүй охин залуучууд бол одоо айлд орохороо чөдөр дөөс одоо ташуур зэргийг бол айлд барьж ордоггүй. Дахиад найр хуримд явхаараа бол настадын дээр суудаггүй гэх мэтлэн одоо олон сайхан юм цөөрөгийг тань гэж сургамжилж баярлалаа. За тэгвэл цөөрийн үед бас цөөр ёсны талд бас манайхан их сайхан ярьж байна. Цөөр үгийг бол ерөнхийд нь бишрөөд цөөрлөх, айгаа цөөрлөх, жигшөөд цөөрлөх гэж 3 төрөлд хуваадаг. Өнний дотор ерөнхийдөө олонхын бол өмнөх 2 бишрөөд цөөрлөх юм уу, айгаа цөөрлөхөд харьяалагддаг. Тэгэхээр цөөрийг сайхан журмалдгийн учир бол хүнийг сайхан дүрмжүүлнэ, хүний үйл ажиллагааг уулуусаа бол хүндлэн. Зарим бол бас айхад цөөрлөх явдал байдаг да. Жишээлбэл одоо манайхны Монгол малжих амьдралд бол малын тамга гэж байдаг. Малын тамгыг бол газар тавьж тамгалж болохгүй. Яагаад юм гэхээр мал ус үгүй болно. Чи бол одоо хоосорно. Хэн хоосон бай гэж санана. Тэгээ тэрнээс гадна бол бас одоо зарим юмыг бол анхааруулна. Одоо хүүхэд байхад нэг хайчны аминыг тав яв гэлгэд нэг их тэгж оролдох дуртай байдаг штэ. Одоо би хүүхэд байхад бас одоо өөжмэн ойдл хийж яхад хийдэлгүй болохоор одоо энэ хайшинийгээд бүдгэд наадаж байна. Тэгсэн бол гэж байна. Хайшны амын бүү тэгж ирээр нь тэгээд хавруулаад бай. Хожимши хав яв гэсэн хадам ажити болно даа гэж. Хадам өөжти болно. Одоо ихлэр юусэн хадамд ош өмгтэй хүн юм шин хадамд ошно том болоод нас болов. Насанд хүрсэн хаан айлд ошоод айлы бүр болсон хэр одоо нэг амаргүй хав яв гэсэн хахирж хасгэрсэн загиндаг хадам өөжти болохоос бол би айдаг байж. Тэгээд тэгж бодож ягаад одоо юу шиндэ тэгээд наадуулахгүй юм чиндэ тэгээд наадгүйгээр сурчиж. Одоо тэгээ юуны ач тусын тэрний үйлдэл байх эсгэмэтгүй юусэн би бол өнөхөр дуу шүүгүй тийм нэг амархан хадам өөжти таарсан. Манай хадам өөжтэй над өвгөө бас хэлж үзээгүй. Эсвэл би бас их ухаантай бүр байсан магадгүй явтыг. Гэгмүтэр ихлэр бол манайхны сөр ясан ч гэсэн тэр сургаал үгэнд гэсэн тэр бүр аман сургаалд бол бүр соёлын утга их гүн байна. За тэгээ баярлалаа. За баярлалаа. Тэгээд аль нь бүр байсан байхаа гэж бодож байна. За тэгээд сэтгэх тутмаа сэчим болж сэрэмжлэх тутмаа мэрэгэн болно гэдэгчлэн амьдралын үнэнтэй нүүр тулж мөн одоо алдаж ондохын заагадаг эсгсэн залуу насныхэнд цээрлүүлэн анхааруулахын уламжилт хүмжилийн арга барилыг чигчтэй үгэнд багтаам баримтгэлсэн Ширс нэвтрүүлгийн маань энэ дугаар ийхүү үлзийтэй жаргаж байна. Аавын биед хүн таних, агдын биед газар таних яваа алтан үеийн залуус маань цэл залуу насныхаа галд үл шиг бадарж хээрийн галуу нисээд хөрөхгүй газраас хүсэл бүтээгч эрдэнэс эвэрлэн ирж өссөн нутгийнхаа буурал төөхийг үнэт гэрэлтүүлж явах болтугай.